Сайн байцгаана уу? Би өвдгөө үзүүлчихэд тэгээд эргээд бичлэг хийнэ гэжсэн боловч нүүдэл судалгээд ажил төрүүлгээд жоохон завгүй байлаа. Одоо ажил руугаа алхаж явж байхдаа бичлэг хийгээд явж байна. За би бикривлийнхаа үзүүлсэн давтаг үзлэгт орсон. Тэгэхээр яхад харуулсан байгаа. Яхад харуулсан чинь за өмнө нь минийх 2.5 см хэмжээтэй байсан. Тэгээд шимэгдүүлэх хэмжлэгээ им уусан, 2 им уусан, бас алоэ тариа бас хэлгсэн. Сарын хэмжлэгээ хэлгсэн баггүй юу? Тэгээд би сая 3 сарын дараа давтаахыгаа харуулад тэгээ хашаа дахиад сонссон. Өмнө үзэлтэд 2.5 см байсан. Тэгээ сая 3 сарын дараа дахиад явахад харуулад үзсэн чинь шимэгдэх байтугай 2.5 маань 3 см болоод томорчжээ. Тэгээ жоохон сэтгэлээр унсан, хямарсан. Тэгээд одоо ингээд энэ чигээрээ томроод байвал саруулж авах юм гинэ. Гэхдээ саруулж авахаар бас давуу болон сул тал аль нь байна. За давуу тал нь гэвэл одоо баг зэрэг өвдөлттэй байгаа. Дотор нь юм байгаад байгаа болохоор мэдээж аргагүй л ах л да. Тэгээд саруулаад авчихаар тэр нь гайгүй болдог гэсэн. Сул тал нь болохоор хичнээн ингэ саруулаад авсан байхгүй болсон ч гэсэн дахих магадлал бас байдаг гинэ. Дахих магадлал бас тэгээд бохир орох магадлал бас байдаг. Тэгээд энэ имлэг маань дахиад надад имчилгээ бичиж гисэн. Тэр имчилгээ нэг 2 сарын уух юмнууд байсан. Ямар ч тач одоохондоо эмээ уугаад нэг 7 хоноод явж байна. Гэтэ өмнө нь өвдөг маань ерөөсөө өвдөлтгүй байсан. Яг ингээд би энэ уйлахаа байгаа юм байна гэж мэдсэн боловч надад мэдэгдэх зовёр ерөөсөө байхгүйсэн. Тэгсэн яран саяхнаас одоо их алхахаар ч юм уу өвддөг болж байна. Одоо зовёртой болж байна гэсэн үг. Тэгээд үнэхээр болохгүй л саруулаад ахвалъя гэж бодож байна. Гэтэ ч гэсэн хоёр эмээ уугаад дахиад нэг 2 сарын дараа шинүүлээд үзье гэж бас бодож байгаа. Юуны магад те одоо хэмжээ нь багасаад үр дүнгээ өгч юм билүү бас юун төрөнд сорволмааргүй л байна. Эмнийхээ хажуугаар өдөртөө хүүтэнжин бас тавьж байгаа. Шууд хүмүүс хэлбэрээр нь тийм хүүтнээр арсандаа бол хөрөхгүй. Дээр нэмгэн даав тавьж байгаа. Тэгээд хүүтэнжин гэж тавьж байгаа. Өөрчн аль болох хүүтэндээ баг ачаалал өгөөрэй гэсэн. Гэхдээ бас тэгж чадахгүй л байна л да. Хүүхдээ бага насны хүүхдтэй болохоор тэврэхтэй тэр асуудал хөвчлэн зөндөө байгаа. Тэгэхээр гамаа бас сайн барьж чадахгүй л юм. Дээвэр байхыг хичээж юм. Ямар ч үстэй юм байна. Та бүхэн хөлөө ганаарай. Жаахан суугаад амарчээ. Ажлын цаг арай болоог байна. Жаахан суугаад амарчээ. За тэгээд хоёр дахь үзлэгтээ орсон. Үр дүнгээ танарт хуваалцлаа. Өнөөхөө зүгээр 3 жилийн өмнө бүдэрч унснаас болж ийм зүйлтэй болсон. Тэгээд жижиг зүйлийг орхиж авах болохгүй маань. Давтан үзүүлээд за үнэхээр одоо асуудалгүй бол гэсний дараа санаа амрахгүй л би тухайн үед бол ягаад харуулаад тосрохыг минь хэдэгсэн боловч ингээд цаанаа ингээд ухтаа ингээд үлдсэн байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр жижигэн зүйлийг ч гэсэн таахгүй орхиж бас болохгүй юм байна. Энэчээс зайдагсан одоо санаа зовлтгүй гэдэг үгийг сонслоо л шинэлэг арсан дээрээ юм байна шүү. Өвдөгний маань хувьд бол ийм байна. Тэгээ 2 сарын дараа дахиад
бэкри үлийнхааныхаа талаар бичлэг оруулнаа. Тэгээд би одоо хотод амьдардаг. Тэгээд дархан руу шилжих гээд одоо жоохон завгүй байгаа. Тэгээд дархан руу шилжиж байгаа үйл явц процесс дээ. Тэрхүү бас бичлэг болоход оруулъя. Дархад амьдрахад ямар гэсэн талаараас бичлэг оруулж ий гэж бодож байгаа. Бас шийдэхээр сонирхож байгаа хүмүүс байвал бас сонирхолтой ах гэсэн үгнээс тийм бичлэг оруулъя гэж бодож байгаа. Тэгээд энэ цаашдаа ингээд YouTube-ээр бичлэгийн дархандаа очиод бас гой бичлэг хийх баха. За тэгээд бүгдээрээ амжилт, бүгдээрээ эрүүл агаарай, эрүүл мэндтэй анхаараарай. Дараа уулзлаа баяртай.